Hi guys. Өмнөх бичлэгийн маань part 2 орж байна. Интрого явуулаад өнөөдрийн видеонд орцгоё. 女の子始めましたため息はビオロンの調べに似て赤いにはじけちゃったまだあなたを知らない Би энэ дэнд өөр нь ашиг тус өгч чадсан гэдгээ баталж харуулах болно. Юу хуцаад байгаа бацсан бэ? Яагаад уурын амьсгал юм сонирн болчихвоо? Гэхдээ хөөгөө явуулчихгүй л үү? Болж байна. Ойдын минуттэй зүйл сонссонгүй. Энэ хүүхдийн наргаа давгүй юм. Наргаа гэдэг чинь юу гэж байгаа юм? Чин сэтгэлээсээ хэлсэн үг мэдүү. Би чамд нэг боломж олгоё. Өөрийн үнтнийг баталж харуул. Би ирлээ. Тэр хүүхэд яасан бэ? Өрөөндөө хүргэж өгсөн. Түүний ичхүүргүй их зан үгээр хэлэмгүй юм. Өөрийн үнцнээ баталж харуулan гинэ. Георон чи түүний юу гэж бодож байна? Насандаа баймааргүй шулуун шударга юм. Гэсэн ч эцэст нь хүүхдээрээ зантай. Таунтон Грин үнэхээр түүний наашиг илгээсэн хэрэггүй. Тийм ээ. Захиан дээр бичсэн байна лээ. 2 хоногийн дараа 2 дугаар хан руу явуулна. Юу? 2 дугаар хан чөтгөрөдөр дүүрэн газар. Дэндүү аюултай. Бас би хамт явах болохоор санаа зовлтгүй. Таач бас хамт явах нэ? Тийм ээ. Хэрэг тэр хэрэгцээгүй нэгэн байх юм бол би өөрийн гараар чөтгөрүүдийн хоол болгож хайна. Уул нь наргаа биш шүү дээ. Сонс хүүхдээ. Чи өмнө нь хэлсэн зүйлээ одоо батлах үе. Ойлголоо. Яаж байгаа зүйлийг хараад гараа. Миний бүтээсэн дүр хэдий ч царинаа цашгүй юм да. Айхгүй байна уу? Айлаа гэд яах вэ? Би чамайг хамгаалахгүй. Тэгэхээр чи өгчөж магадгүй гэсэн үг. Хамаагүй. Өгсөн зүйл амар биш болохоор. Би яахаараа Фионагийн биеинд орчдөг байна. 2 дугаар хан. Бүгд бэлэн байдалд. Худлаа байлгүй дээ. Бид яг зөв цагт ирлээ. Явж өөрийгөө батлах хүүхдээ. Би цайз руу гарлаа. Анх удаа ийм зүйл тохиолдож байгаа ч одоо байдал ямар байгааг мэдэх хэрэгтэй. Энэ хэсгийг уншиж байсан ч өөрөө өдрөх харахад арай өөр байх. Анх удаа ийм зүйл хаад байна уу? Анхны сэтгэл ямар байна? Цогцыг шатаа. Тэгвэл дахиж буцаж сэрэхгүй. Аимшигтай юм. Айсандаа бүр хөдөлж чадахгүй нь. Хэрвээ буруу шийдвэр гаргасан гэдгээ ухаарах юм бол одоо буцаж явж болно шүү. Үгүй ээ. Энэ бүх замбрааг байдлыг би үүсгэсэн. Тиймээс хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Эхэлцгээе. Шид олон янзын хэлбэртэй байдаг. Би алгаар урсгал маанаг мэдэрч байна. Фионагийн биеэр агуу шид ашиглах гэж байгаа анхных нь. Одоо миний хийх зүйл бол түүний гайхамшигт хүчинд найдах. Хой салхи. Төстэй. Гэхдээ өөр зүйл байна. Миний бүтээх гэсэн зүйл бол цахилгаан юм. Хөөх, чөтгөр унчглаа. Гайхалтай. Бухныг эсгээ шиг л байлаа. Чи яг хүүхэд мөн үү? Мэдээж би хүүхэд. За, хүүхэд гэдэгт чинь итгэж байна. Хараа чөтгөрөд ухарж байна. Тийм байна. Энэ ертөнцид ирснээс хойш хийсэн хамгийн сайн зүйл. Эднэр яагаад над руу хараад байна? Хүүхэд чиг тэрвүүлчихэд инех нь ичмээр юм. Баярлаа. Бидний амийг авсанд баярлаа. Би тэнцэн үү? Фиолонд тавтай морил Фиона. Намайг хүлээн зөвшөөрлөө. Нэртөрийн хэрэг. Ингээд миний нэрээ мэдсээрээс юм байж хүүхэд энтер гэсэн байна. Фиона ахай. Энийг дээрээ, энийг бас дээрээ. Баярлаа. Автаа хүүхэд гэдэг арай л хагжгар байна. Сайн идэж ууж жин юм. Герон байна. Тэр яг л зомби шиг харагдаж байна. Герон, танд энэ чихрийг өгье. Баярлалаа. Та хаашаа явж байгаа юм бэ? 4-р хан руу өнөө өглөө дайралтанд өртсөн гэсэн. Тэр өдрөөс хойш би эбэдлийг л дагаж явсан. Тэгвэл гүнтнээс нууцлж өгөөрэй заа юу? Мэдээж. Тэгвэл сайн байна. Хамт хөдөлсөхгүй. За. 4-р хан. Энэ хэсэгт гал тавь. Ахлагчаа хүн хүч дутуу байна. Хараалт нэмэлт хүч хаана байна? Грин гэр бүлийн Фиона авахаа ирж байгаа гэсэн. За манайхаа ингээд 3-4-р ранг дууслаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Тэгээд лайк, comment, subscribe тасан бүх хүмүүстээ маш их баярлалаа.